Тавтай морил. Хатагтай цах болон хар муурнаар Парис хотыг дахин нэг удаа аварлаа. Жан Дупак нь Акума Эрвэхийн нөлөөгөөр гай зовлонгийн шидсэн хэмээх хорон санаат болж Эйплийн цамхгийг хумхын тоос болох хэмээн сүрдүүлээд байсан билээ. Тики, чи нэг л базаахгүй харагдаж байх чинь. Намайг имлэгт аваачаад өгөөч. Гэхдээ Квами нарт үйлчилдэг юм чаанаас олох болж байна. Нэг ангаагч би хаашаа явахыг чинь заагаад өгье. Очоод юу гэж хэлэх юм? Чамайг нууцлах хэрэгтэй шүү дээ. Тэр ангаагч чинь надаас олон асуулт асуух нь гарцаагүй. Амийг маань асуух нэг хүнээр тогтохгүй гинт саналаа багш маань. Дахиад л яагаад хоцорсныг маань шалгана шүү дээ. Тики, чамайг хичээлээ тараад эмчид үзүүлж болохгүй мүү? Баярлалаа. Шатталт бол өндөр температурын экзотермик химийн урвал бөгөөд ихэвчлэн турш болон эсэлдүүлэгч бодисын хооронд явагддаг химийн урвал юм. Өнөөдөр Атчуу хаан улсын ханху хаан ширээний өв залгамжлагч Али Парис далбан алчлагын хүрээнд тандвийн үйл ажиллагаа зохион байгуулах ба уг үйл ажиллагааны орлогыг Парисын хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулах юм. Ямар царайлаг юм бэ? Бас үнэхээр сайхан сэтгэлтэй. Ер нь юу гэж би өөрийн чин сэтгэл хайр хүндэтгэлээ илэрхийлж тэрэнд загтал бичлээ. Маринет. Энэ удаад ямар шалтгаан тоочих гэж байна? Дахиад лугаалгын өрөөнд санамсаргүй төвжигдчихсэн үү? Үгүй дээ. Яалаа гэж би нохоогоо амтны эмчид үзүүлэх гээд нохоо маань бүтэн ноосон цамт сулхаагаад идчихсэн юм л да. Хоол гэж бодсон байх. Баярлалаа Роуз. Гэхдээ энэ ангид илүү дутуу чамин үнэр хэрэггүй гэж бодож байна. Хэн нэгэн тунаа загастай хачиртай талх аваад иржээ гэж бодсон чинь Роузи сөрчиг байжээ. Ноосон цамц идсэн гинэ. Тэгээд чи хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хатуу хориглоно. Дэвтэр намаа аваад захирлын өрөөнд оч. Химийн лабораторид шатамхай боцоор тоглохоор юу болдгийг сайн харж ав. Бүгдэд чинь дахин сануулхад маргааш лабораторийн аюулгүй ажиллагааны дүрмийг амаар асан шүү. Та хоёр үнэхээр л заяагцсан хүмүүс юм да. Хоёулаа хичээлийнхээ цагт амжиж ирч чадсангүй. Химийн хичээлдээ нэгэн сууж амжаагүй болохоор хэн нэгэн тэрэн дэвтрээ зээлдүүлж хичээлийн нөхөлөх хэрэгтэй байх тийм үү? Нэрээ тийм шүү. Намайг дэвтрээ өг гэж юу? Үгүй, би чадахгүй би. Марине, хотлоо шалтгац чинь би лав итгэхгүй шүү. Би ханиад хурж гисэн юм шиг байна. Тэгвэл ойртохгүй холоос л өгчих. Миний би үнэхээр муу байна. Битгий санаа зовдоо Тики. Ганцхан хормол болно. Чи зүгээр үү? Бэртэж хэмтээг үз. Тийм ээ. Би зүгээр. Маринет. Сабрина, ханху Али өнөөдөр юу хийж байгаа гэсэн бэ? Хүүхдийн эмнэлэг тандвийн үйл ажиллагаа зохиож байгаа. Энд чинь одоо ямар гэчин чихмэл тоглоом бэ? Хэн зам дээр үлдээчихдэг байна? Али ханху урд нь хизээч над шиг сайхан охин харж байгаагүй дээ. Намайг хармагцаа тэр өвчтөе хүүхдүүдийн талаар бүгдийг мартах болно. Чи дөнгөж сая Али ханху гэсэн үү? Чамтай лав яриаггүй. Али ханху Клои аавын зочид буудалд байрлаж байгаа. Ханхугийн зиндаан тохирох цорын ганц зочид буудал. Түүнтэй уулзах хамгийн ихний хүн нь би. Ханху азтай байгаа. Тэгвэл энэ захлыг ханху дамжуулаад өгч болох уу? Мэдээж хэрэг. Нэрээ юу? Чи үнэхээр сайхан сэтгэлтэй тосрох хөөрхөн охин. Нэг чинь үнэхээр өгнө гэж бодож байна уу? Энэ загас ханхалсан захиаг чинь бидээ ойртуулахыг ч хүсэхгүй байна. Тики. Наад чинь миний одоо минийх болсон. Олсон хүний олц. Тики.
Энэ чинь жинхэнэ шархалсан зүрхтэй гүнж байна да. Сарнай бүр өргөстэй байдгийм шүү дээ. Нэсэн од акума минь. Түүнийг хорон санаат болгож хувирга. Анхлон гүнж би хүрэлвэ хэвэн. Үнэрт сүрчиг чинь одоо чиний зэвсэг. Хэнч наадах чинь эсрэг үзэж чадахгүй. Ялангуяа ли ханху. Энэ бэлгийн маань хариуч надад хадагтай цог хармуур хоёрын шидэд эрдэнсийг авчирч өг. Би очиж байна шүү. Ханхуу минь. Сайн уу? Би Клой Буржуагийн ангийн хүүхэд юм л да. Дуудаад өгч болох болов уу? Чи найз нь юм уу? Клой найз гинэ. Тоглож байгаа байлгүй дээ. Нөгөө бид хоёр зүгээр л нэг ангид сурдаг. Өөр зүйлгүй. Хэрв чи найз нь биш юм бол дуудаж өгч. Мөн би Клой найз нь мөн бид хоёр салж хаагцшгүй найзууд. Глойд ямар ч найз байхгүй. Тэгэхэд намайг дотогш нь оруулахгүй гэсэн үг үү? Тийм ээ. Сайн уу? Клой Буржуада пицца хүргэж ирлээ. Ихэнхдээ сүши захиалдаг да. Хамгийн дээд давхар эзэн хааны зэрэглэлийн өрөө. Ашигтэй ороод ирлээ. Энэ бэлгийг өвчтөе хүүхдүүдэд өгөөрэй ханху Али. Оо, сүртэй зүйл биш дээ. Намайг битгий дөхөөлгээд бай. Үгүй. Хамаагүй дээрдлээ. Клой, хүлээгээч. Пицца юу? Наад ядуусын хоолоо надад ойртуулад үзээрэй. Хүлээгээч. Малтуу мөөг загсны төрстэй пицца. Чам шиг инхри балаа амтдаг зариулж хийсэн юм. Би Алийн ханхуутай уулзахаар ирлээ. Өнөөдөр чинь юу болоод байна? Ханхуутай уулзахаар цаг тавуулсан юм уу? Тэгэх шаардлагагүй. Би гүнжин байна. Тэгвэл би сармагчингийнх нь нагцах байна. Сонсооч яалаа би. Гүнжтэй ингэж ярьж болохгүй ах шүү. Танд үйлчлэхэд бэлэн анхлын гүнж минь. 1000 дахин дээр болчихлоо. За байц. Цагаан морьтой ханхуу минь хаана байгаа юм бол удаан хүлээд гэж болохгүй юмсан. Парис тээж байгаа ажлыг чинь тохиолдуулан зөвхөн танд зориулан Сена мөрөн дээр том хэмжээний галт наадмын үзүүлбэр бэлдсэн байгаа. Тэр ачааны усан онгоцыг харж байна уу? Баярлаа. Эсвэл танаа эндхийн хүмүүс юу гэж хэлдэг вүлээ? Диоста янзтай. Юун төрөнд ханхуугийн шахуу цагийн хуваартай зохицох хэсгийг шалгах хэрэгтэй. 100 цэнгэл зарцуулах цаг бараг л гарахгүй болов уу? Эрхэм дээдэс дамжуулах ёстой цөөнгүй ажил бий. Ханхуали танд өөрийнхөө гүнжийг танилцуулах юм зөвшөөрнө үү? Клой. Ханхуу, өвчтөе хүүхдүүдэд хандивлаг гэ танд энэ чихмэл тоглоомыг авчирлаа. Хөөх. Яста харж байгаагүй төрлийн амтан байна. Чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Битгий намайг дөхөөлгөөд бай. Гэхдээ л би сайхан сэтгэлтэй байгаа үсттэй. Үгүй гэж юу? Тийм ээ, би дөнгөж сая хэлсэн шүү дээ. Намайг сонсоогүй эргүү. Надя чамаг сандрах хэрэггүй дээ. Мэдээний голоор гарах сурвалжлага юм. Ханхуу Али Парист хийж буй албан альчилтайгаа холбогдуулах хэлэх зүйл байна уу? Энд ирсэндээ маш их баяртай байна. Ханхуу Али, энэ үнэр хаанаас гараад байна? Нэг тийм мууцсан загас шиг юу вэ? Юу? Надаас л биш шүү. Байц, үнэхээр надаас байна. Танд үйлчлэхэд бэлэн байна анхлын гүнжээ. Чи хэн бэ? Би анхлын гүнж байна. Чамтай уулзахаар зорж ирлээ. Тун удахгүй чи миний ханхуу болно. Энэ ч муу шүү. Энэ одоо юу? Эсвэл хэн бэ? Плэг, хурдхан явцгаая. Парист асуудал гарсан байна. Миний ам завгүй байна.
Лэг, савра гаргаарай. Хурдлаараа ханху. Энэ шатаар. Энд аюулгүй сайжруулсан гангаар хийсэн хаалга. Ямар их үмэн самуу бэ? Ийм байхад яаж цагийн хуваарийн дагуу ажиллах болж байна? Энэ одоо юу вэ? Гэдрэг болоорой. Миний ханху минь мөнхийн хайрын минь анхлан үнрийг үнэртэйч. Арайчтэй. Чи хингээч нэ? Супер хүч чинь алга болчихлоо баатар минь. Үгүй. Одоо бүр хоёулаа болчихж зүгтараа. Миний сүрчигнээс зогтож чадахгүй шүү. Барадав. Тушаал ясаар болгын англиун гүнжээ. Өвцөд нь орчиж хаалгаа хаагараа. Гэхдээ аавч шүү дээ. Хинт хамаатай юм бэ? Одоохон хаалгаа хаа. Танд үйлчлэгэд бэлэн англиун гүнжээ. Намайг тврээч царайдаг ханху минь. Саваа юм аа. Энэ өрөөнд жаахан цэвэр агаар оруулж болох уу? Хинч миний ханхуг надаас болоохгүй шүү. Яралтай зүгтэх хэрэгтэй. Бүгд буугарай. Ханху ийм аюултай зүйлээр боож болохгүй. Тэрийн зөв. Аюулгүй байдал хамгийн чухал. Миний ханху. Тики. Чи зүгээр л байгаасай. Сонхон ээж болох уу? Энэ загсны үнэр муурны хамарт хүртэл муухай үнэрдэж байна. Эмнэлэг рүү 9 минутын дотор амжиж очих хэрэгтэй. Ханхугийн цагийн хуваар маш давчуу байгаа. Юу? Яаж одоо эмнэлэг рүү явах гээв? Ханху хаалыг прессаас яаралтай явуулах хэрэгтэй. Оо, ханху минь энд ингэж таарддаг юм байж. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шүү. Сонхоо хаа. Ханху минь чамтайгаа Понде Хартскүүрээр зугаалгасан. Тэнд хоёулаа хайраа тамгалъя. Хар муурж их салаас гарлаа. Хадаг та цогтун удахгүй гарч ирээд төгсгөлтөөгөө нүүр тулах биз. Үгүй. Тики хаана байна? Тики. Тики, миний санаа ямар их зовсон гэж. Марине. Би чинь бодсноос хамаагүй муу байна. Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Тэгж байх цаг алга. Чи хувирах хэрэгтэй. Би алдахгүй дээ. Үгүй Тики, би нэг алдаага дахиж давтахгүй. Яг одоо тэр ангаагч руу явцгаая. Тикигийн би ямар байна? Төвчээргүйгээр гал үрдэж байгаа хүн хизээч халуун зутан идэж чадахгүй. Энд чинь хоол ундтай ямар хамаатай юм бэ? Гой чимээгүй. Энергийг уншиж байна. Ямар үйлдвэрийн муур гэсэн бэлээ? Муура. Тийм л дээ. Ховор, өсгүй, нисдэг, ачуу хаан тулсаас гаралтай үйлдвэр. Тэнд аялж явахдаа амтны хүрээлэнгийн товчлуур бүжгийн тэмцээнд төрүүлээд авч байсан юм. Ачуу хаан тулсад байхдаа шүү дээ. Ачирхалтай юм. Тийм ээ тийм. Үнэхээр Дуусчлаа. Муурны чинь эрүүл мэнд эргээд сэргэлээ.
Баярлалаа. Танд маш их баярлалаа. Та ч жинхэнэ шидтэй юм а ирхмэ. Яаж зүгээр болгочих вэ? Хятадын эрдний нууц. Яг л чиний нууцтай адилхан. Тики, намайг үнэхээр уучлаарай. Чамайг өвчтэй байхад чинь би чамгүйгээр би яанда. Лавл хатагтай цог байха болно. Харин тийм ээ. Гэхдээ Тики, чи миний хувьд ингээ нэг кавамигаас илүү үнцэнтэй. Мэднэ. Бонде харцгүй. Нөгөө хэдийг тийш навч явсан. Машинд байхдаа сонссон. Түргэлээрээ дахид цаг алдаж болохгүй. Тики, холбоцох болцгоё. Хамттай байхыг тэсэн ядан хүлээж байна. Алдтуудаа. Харин цаажиг маань өгөөч. Энэ бидний хайрыг үрд хамттан төгжих болно хайрт минь. Тушаал ясаар болгоё анхлын гүнжээ. Юу вэ? Миний цааж. Сансны шин гарц эрхэм шүдний өвчин минь. Хар муурыг ашиглаж хадагтай цохоос өмнөд эрдэнэсийн булаа. Алдтуудаа. Дайраад. Эмгийн наваадэр. Ухан орооч хармуура. Би вэ шүү дээ. Хатагтай цох. Үнэт эрдэнэ надад өг. Хүн бүрийг өвдөстө оруулж Парисыг өөрийн хаан тус болгосон байхад нэг муу цааж хинт хэрэгтэй юм. Ямар нэг арга олохгүй бол хүндхэн асуудалтай учрах нь дээ. Химийн лабораторид шатамхай бодисоор тоглохоор юу болдгийг сайн харж ав. Онож чадахгүй дээ. Зөрчлөө. Тийм ээ. Ашгүй чи буугаад ирв. Үнэт эрдэнэсээ өг. Сүрэл ортж байна. Бидэн тохирохгүй. Бидний хайрыг хэтэрхий олон хүн эсэргүүцэж байна. Эндээс аль болох хол явцгаая хаан хүү минь. Алсын алсад ийм хурдан явах нь өчлөг дөнгөж эхэлж байна шүү дээ. Чи юм уу? Чи бүх зүйлийг сүйтгэлээ. Одоо би чамайг сүйтгээд өгье. Азаа үзцгээе. Шару, үгээр юу хийх юм болоо? Чи ингэж болчихно гэж бодоо юу? Хатагтай цохоо, чи одоо дууссан. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да? Баяртай бяцхан ирвэхэ минь. Гайхалтай, хатагтай цох. Би энд юу хийж байгаа юм бол хатагтай цох хаана байна? Цагийн хуваар маань бүр баларлаа. Одоо бүх үйл ажиллагаанд хоцорч очин доо. Хаан хүү хаана байна? Тэр хүлээгээрээ. Би хаана байна? Би яаж энд ирчих вэ? Хаан хүү Али.
Чи хэм бэлээ? Чухал хүн биш ээ. Дугаар нэг шүтэн бишрэгчтэй чинь хамт үлдээ дээ. Цах явлаа. Та үргэлж дэлхийн өнцөг болон бүрт байгаа өвчтэй хүүхдүүдэд тусалдаг тийм ээ? Та бол миний уулзаж байсан хамгийн сайхан сэтгэлтэй хүн шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Нэрэ гэж юу? Ханху аали ашгүй зүгээр байна. Намайг зүгээр байгаад баярлж байгаа үсттэй. Тэгээд өмнөх яриагаа үргэлжлүүлэх үү дээ. Хэрэггүй баярлаа. Би хүүхдийн эмнэлэгт тусгай үйл ажиллагаатай Роуз авахад хамт. Менежер маань ирэхээс өмнө эндээс хурдан явцгаая. Баяртай Клой. Ихэнх хүлгэрт ханху гүнжиг үнссний дараа шившлэг арилж байгаа тухай өгүүлдэг. Яагаад гэдгийг хэлэх сурагч байна. Харин үзэн ядалтыг дийлдэг болохоор тэр зүйтэй Роуз. Нари ярил иймэрхүү нөхцөл байдал нийт шидэт үлгэрийн 87% нь л гардаг. Тийм болохоор Баярлалаа Макс болно. Эдрен, зорж байгаа зүйл чинь миний хичээлтэй холбоотой гэж найдаа. Сая би юун тухай ярьсныг хэлээд өгөөч. Дэлхийн хүлгэрт ханху гүнжиг үнсний дараа шившлэг арилж байгаа тухай өгүүлдэг. Учир нь хайр үсэн ядалтыг дийлдэг. Онц сайн Эдрен. Хүүхдүүдээ өнөөдөр Шарл Перогийн Nurse буй гоо гүнжиг уншиж дуусгах мартав. Бас Валентины баярын мэнд хүргэе. Төрүүлээд явж байгаарай. Хоёулаа гадаа уулзъя. Ойлголоо. Сайн уу Эдриан? Энд гарын үсгээ зураад өгөөч. Хлой намайг гарын үсэг зурж өгөх дургуг мэднэ үстэй. Чи энэ дөрөөд байна. Энэ бол шишүүхэд харгис хандаж байгааг эсэргүүцсэн гомдол. Хөөрхөст хүчээр муухай зам зүмсгсэн байхыг харсан уу? Ёстой аимшигтэй. За Маринет, идэх юм хайж байгаа мó? Айтайхан хувцас хайж байсан болов уу? Тэдний хэлснийг таах хэрэггүй. Өөрийгөө бухимдуулахын нэмэр. Тики чиний зөв. Тас хар үстэй, тэнгэр шиг цэнхэр нүдтэй. Чи ихэн юм бол жинхэнэ дүрийг чинь харгасан. Өдөр бүр бид таардаг. Үнэндээ чамайг минийх болоосоо гэж хүсдэг. Үзэсгэлэнтэй хайрын түүхийг бид бүтээж чадна. Чи миний Валентин болох уу? Хөөх, хайрын шүлэг байна. Хиний тухай бичсэн байж болох уу? Тас хар үс, тэнгэр шиг цэнхэр нүд гинэ. Чиний тухай? Би юу? Яалаа гэжтэй. Хар ус цэнхэр нүдтэй хөөрхөн охид манай сургууль зөндөө бий. Тэнгэр шиг цэнхэр нүд гэж байна. Жинхэнэ дүрийг чинь харгасан гэж юу гэсэн үг юм болоо? Тийм ээ. Энэ бол шүлэг. Чиний дотор чухам хэн байдгийг чиний тухай илүү ихийг мэдхийг хүсэж байна Маринет. Эдрен чиний тухай бичсэн байна. Намайг чимэхтэй. Чихнээсээ биш. Чи асууж үзсэн үү? Би лав тэгэж бодохгүй байна. Валентины баярын тусгай ажиллагаа. Олон тооны онлайн дэлгүүрийг хамруулж, өргөн цар хүрээтэй судалгаа явуулсны үр дүнд энэхүү гоёл чимэглэл хамгийн эрэлт ихтэй байгааг олж мэдлээ. Гайхалтай Макс. Энэ байхад би хожигдно гэж байхгүй. Хайр сэтгэл бейсболтой адилхан. Төлөвлөгөө боловсруулахгүй бол хожиж чадахгүй. Гэхдээ сайн төвлөрч чадвал бөмбөгийг талбагаас гаргаж чадна. Бүтэн оноо. Тийм шүү Ким, сайхан зүүрлүүж хэллээ. Зүүр юу гинэ? Хөөх, гайхалтай. Надад өгөх гэж байгаа мó? Ааль чи андуурч байна. Хүлээж авах хүний нэр хэдийнэ тодорхой болсон. Хэмбэ гэхээр Чимээг вэ? Хэлж болохгүй. Янцтай. Ким дурлалтайгаа учирсан байна. Тэр азтай охин хин юм бол Сайхан бэлэг байна Ким. Өгөх гэж байгаа хүнд чинь таалагдах байхаа. Юуны өмнө тэр охин хүлээж авах ёстой л дөө. Үгүй гэж хэлбэл яана. Үгүй гэж хэлэхгүй Ким. Битгий сандарч твд дараа нь харамсахгүй тулд үзээд алдах хэрэгтэй. Валентины баярын тусгай ажиллагааг эхлүүлэхэд бэлэн. тэрний явах замыг шар өнгөөр харин чинийхийг улаанаар тэмдэглэсэн. Цагт 16 км хурдтай өвөл чи тэрнээс 4 минутын өмнө очино. Энд очиод баруун хой зүг рүү хараад хүлээ. Энэ газар Парис хотын хамгийн сэтгэл булаам газруудын 3 чигсдэг. За урагшаа. Та нарт баярлалаа. Бусдад зөвлөгөө өгөхдөө сүрхийхэр нөөрөө бүтлгүүтэд явдаг нэг хүнийг би мэдх юм байна. Явцгаая. Чиний зөв. Эдрианд хэлэх цаг болсон. Юу хэлнэ гэж? Би шийдсэн. Эдрианд өөрийн үнэн сэтгэлээ илчлэн. Өөдөөс нь харж байгаад хэлэхгүй. Ил загтал дээр бичин гих гэсэн юм л та. Зүйтэй. Тийм ээ. Валентины баярын тусгай ажиллагаа. Ямар царайлаг юм бэ? Та нар хүсснээрээ мөрөөд. Гэхдээ Эдриан бол минийх. Клойд, энэ дэлхийн хамгийн гайхалтай охин бас миний цорын ганцхаар Эдрийн гинэ. Тийм байх ёсгүй. Миний амьдрал ингээд дуусна. Яна, үгүй элгүй дээ. Ийм байх ёсгүй. Энэ охин ойлгохгүй байна. Хүндэт Эдриан. Хүндэт Эдриан. Хүндэт Эдриан. Би хайрын захиа бичиж чадахгүй юм байна. Утгагүй тэнийг бичих гээд байна.
Чи өөрөө ингэж бодвол цаад хүнд чинь чалгаагүй тэгэж санагдана. Маринет тайвшир. Би тоглосон юм аа. Эдрээний тухай бод. Тэгээд сэтгэлээс чинь ундрах үгсээ бич. Эдрээний захиа. Тийм ээ. Өмнө нь ягаад энэ тухай санаанд орсонгүй вэ? Шүлгэнд нь хариу бичих хэрэгтэй юм бэ? Маринет. Энийг хар та. Яста гайхалтай. Баярлаа. Болчихлоо. Нэрээ бичгээ мартва. Энэ бол сайнны дохио шүү. Цох аз авчирдаг гэсэн. Ялангуяа хайр сэтгэлийн харилцаанд. Үнэн. Чи цохны тухай илүү сайн мэдчил баймаар юм. Ягаад чи тэгж бодож байгаа юм бэ? Эрт цагаас эхлэн цох хайр сэтгэлийг бэлэгддэг байсан ба хүмүүсийг үнэн чарийн зам руу хөтөлдөг байсан. Энэ 7 хоногт би блог дээрээ тавьсан. Чи уншсан биз? Тийм ээ. Мэдээч хэрэг уншсан. Байдгал нүд ам хөл гартай юм байна. Онцгой юм алгаа. Чи яхаар харагтай цохот хайртай болчихдаг байна. Ингэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Чи хайрын тухай юу ч мэдэхгүй байна. Мэдлгүй яадаг юм. Жадар бислэг, Швейцар бислэг бас Камабер бислэгт хичнээн хайртай гэж. Хөөрхийхүү. Баг зүүсэн хайр эзэндээ бичсэн шүлгээ дуусгаж чадахгүй болохоор бүр бухимдаж үүсч. Надад шүлэг хэрэггүй. Өнөөдөр нь харж байгаад ингэж хэлэх хэрэгтэй. Би чамд хайртай. Заваа юм аа. Бислэг гэдэг сонирхолгүй болгочих шахлаа. Баргал. Тийм ээ. 24 каратын алтан хүрээтэй байх ёстой шүү. Гранд Пресс зочид бодол руу хөргүүлмээр байна. Харин тооцоог нь аавын нэр дээр биш ээ. Ноён буржуа гэх гэсэн юм л да. Чи энд юу хийж байгаа юм бэ? Би Чи миний Валентин болох уу? Битгий хөдлөөрэй. Бүгд энийг хараад юу гэх бол? Тийм гомдох хэрэггүй шүү. Би зүрх сэтгэлээ чамаас илүү даг нэгэнд өгчихсөн. Хайр сэтгэлийн юм харгас байдгийг мэдээд уурч нь хурч байгаа үсттэй. Валентины баяр, хайрын баяр, бас тэнэгүүдийн баяр. Итгэл дүүрэн байсан ч сэтгэлээр унаад дуустдаг. Хар санаат аку манууд минь. Хачин зугаатай өдөр болгон дээ. Нисвэцхан аку мамин. Тэн дээр очоо чи сайн мэднэ. Үзэн ядуулагч бурхан. Би бол хүр ирвэг. Хайртай хосуудыг хагцах. Хамгийн сайн найзуудыг эвдрэлцүүлэх хүч чадал бүхий номсон би чамд өгье. Гэхдээ хариуд нь чи надад нэг зүйл хийж өгөх ёстой. Миний хоор хилэнгийн сумнаас угтаж чадах хүн байхгүй. Хинч хизээч хайрлаж дурлахгүй. Тэнэг цэцгийн баглаа. Намайг тэв. Гайхалтай. Гот хой хадагтай цохар муур хоёр гарч ирээд өөрсдийнхөө сүрлийн зүг алгах нь. Огто альбин жихэр идэх үү? Баярлаа аваа. Альвэ Маринет, ааж хулжихаасаа өмнө түргэн хий. Тийм ээ. Би чадлаа. Хлои гинү? Хизээ бидэн рүү зураг сэлгээдэг болчихсон юм бол? Өөдгөө шулам. Кимийг зоригжуулж ятгсан хүн нь би. Гэхдээ Хлои байсан гэж даанч мэдсэнгүй. Эдрэн чамайг арай ингэж шившиг болгохгүй гэж найдаа. Үгүй би юу хийчих вэ? Тайвширч үзэлдээ тоглож хэлж байхад чинь үннээсээ ч үлээ. Ер нь бол эдрийн хизээш тийм юм хийхгүй. За юу? Тэр одоо юу вэ?
бүх зүрх устж үгүй болох ёстой. Аля. Чи яаж байна? Чи миний сайн найз биш. Чи бол бүтэлгүй амтан. Арай ч толгой холбох гэж оролцсныг чинь хараад Эдрийн савж унтлаа энийх байлгүй. Аля. Сая чухам юу болчих вэ? Тэр гоёлыг хаа нэгтээ харж байсан ч юм шиг. Химийн барьж явсан бэлэг байна штэ. Аку машин гिचгэж. Энэ ч ястай муу шүү. Тэрнийг бушуухан загсаах хэрэгтэй. Тики, толбоцох болгоорой. Карат гэж би хэлээгүй штэ. Наадах чинь миний 24 каратын алтан жарлантай яагаад ч зогцохгүй байна. Тэнийг амтд. Хадагтай цох. Ким, зогс. Би Ким биш. Харин үзэн ядуулагч бурхан. Би хязгаарч зогсохгүй. Би хайрлуул чадаагүй хань өөр хүнд ч боломж олдохгүй. Ойлголоо. Үзэн ядуулагч бурхан минь Клой чамайг үл хашаасан нь үнэн. Тэглээгээд хорсол гомдлоо Парис даяар тарааж болохгүй. Болохоор барах уу? Хүн бүрийн зүрх сэтгэлийг нуугчин дарахаас нааш би зогсохгүй. Хайртай хүмүүстэй баяртай гэж хэл. Чи одооноос эхлээд тэднийг үзэн ядах болно. Чи хайр сэтгэлийг нэг мөсөн болшилмаар байвал хадагтай цохын шидэт эрднийг надад авчирч өг. Үгүй бол чамд өгсөн хүч чадлаа би эргүүлэн авна. Намайг хүлээж байвуу хадагтай? Чамтай ярилцах хэрэгтэй байна. Дараа бол үзэн ядуулагч. Чимээгүй. Чамтай уулзсангуудаа хэлнэ гэж би өөртөө амласан. Хадагтай цохоо. Би болгоомжтой. Хармуура. Хадагтай цохоо. Би чамайг жигшдэг. Хармуура, ухаан орж үз. Чи бол хинч биш. Миний хувьд ямар ч үнцэнийгүй. Чамайг үзэн ядч байна. Хадагтай цохоо, ямар их удаж байж ирдэг юм бэ? Хаана байсан юм? Хадагтай цохын шидэт эрднийг авчирч өгнө гэвэл туслая гэж хэлээ. Хадагтай цохыг үгүй хийх чинь би туслая. Хариуд нь чи надад тэрний шидэт эрднийг авчирч өгөх ёстой. Ямар ч асуудалгүй. Тийм ээ. Болж байна. Хадагтай цохын шидэт эрдний гартаа оруулжвал хар муурынхыг авах хүүхдийн тоглоомоос өөрцгүү хялбархан. Чи эндээс зүгтах хэрэгтэй. Ким үзэн ядуулагч бурхан болж хувирсан байна. Чамайг онцгой ямар аюултай зүйл хийхийг хэлж мэдэхгүй. Намайг уу? Гэхдээ яхаараа надад ус сонзон санчихсан байдаг үлээ. Бүгд чамд дургүй. Мэдчихлээ. Энээс улсан байх нь. Бүгд л энийг гартаа оруулахыг хүсэж байгаа. Тэр бол Эдриан. Манай ангид байдаг ёстой даг хөвгүн. Бас баян мэдээж надад сайн л да. Шүлхэн дээр өөр хүнийг л дүрсэлсэн байсан да. Амарчглаа. Клой, зүгтаарай. Сайн уу хадагтай цохоо? Би чамтай тулалдмааргүй байна, хармуура. Сүрхий нөхөрсөг зан гаргах хэрэггүй. Дургу хурч байна. Чи яагаад ч миний найз биш. Чиний сэтгэл яагаад үзэн ядалтаар дүүрчих вэ? Үзэн ядах сэтгэл бүгдийг дийлдэг болохоор тэр. Ингэж бодож байгаа чинь буруу. Үзэн ядах сэтгэл биш, харин хайр сэтгэл бүхнийг дийлдэг юм. Ханху гүнжийг үнссний дараа шившлэг арилдаг. Зөвхөн хайр сэтгэл үзэн ядалтыг дийлнэ. Цаг хожих санаатай юу? Тулдаач. Илүү дээр зүйл хийх бодолтой байна. Калвэ моожгаа минь ганц үнсэд л боллоо. Бүтсэнгүй. Сэдэ таймтин ходвэ. Хөөрхөн моожгаа минь алив наашир.
Клой, чи надаас өгтөж чадахгүй. Туслаарай. Валентины баярын мэнд хүргэе, Клой. Одоо тохирсон шийтгэлийг чинь оноох гэж байна. Миний ус. Хааш яаш үстэй явах шиг муухай зүйл энэ дэлхий дээр байхгүй. Эхлээд хадагтай цох шин цамцыг минь үрчилгсэн. Харин одоо чи үсийг минь баллаад хайчихлаа. Хушуухан харваад намайг өөрчлөөд аль. Эннээс 7 дор болно гэж байхчгүй. Чамайг харуулж сумаа гарцдах хэрэггүй юм байна. Чиний сэтгэл хэдийн хар бараанаар дүүрсэн болохоор хайр багтаа өчүүхэн зайч алга. Чи надтай яаж ингэж ярьж зүрхэлж байна? Чи яагаад надад зүгээр зогсоод байгаа юм? Намайг татаад босгооч. Чам шиг бие таасан амтнд намайг туслана гэж бодоо юу? Бүгд энийг хараад юу гэх бол инээд хөрчихлээ. Үгүй. Битгий санаа зов. Би дуртайдаа үнсэх гээгүй шүү. Ийм зүйл хийж байгаадаа итгэж чадахгүй нэ. За тэгээд хоёрын эсрэг яаж ганцаараа тулдах гэж байна те? Сүрэл ирж байна. Сүрэл давлах хүч чадлаа хүн дээр ашиглавал юу болох вэ гэж үргэлж боддог шүү. Ацаа үзнэ. Альмын чихрүүдээ энэ чихрийг яаж ашигладаг юм болоо? Сайн бодох хэрэгтэй. Тийм ээ. Та хоёрт өгөх Валентины баярын бэлэг байна. Наалцчаад салахгүй, жаахан тохгүй байна уу? Чамайг да. Харин одоо муужгаан ээлж. Хармуура, шидэт эрдний нав. Дуртая. Ингиж нэг үнийн төрхий чинь олж харах нь дээ. Хадагтай цохоо. Чиний нууц одоо бүгдэд ил болно. Би энд юу хийж байгаа юм бол? Цаг алга. Ингрийн зүйлтийг авах хэрэгтэй байна. Түрглээрэй. Альвэ? Ингрийн зүйлтийг аваарай. Үгүй, уучлаарай. Хэрэг болчихлоо. Валентины баярын мэнд. Бэлэг өгөхгүй байсан ч болно штэ. Яна. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэхэ минь. Гайхалтай хадагтай цох. Би юу хийгээд байна? Юу хийж байгаа чинь энэ үү? Би сайн мэдэхгүй байна. Яна. Үгүй. Цогцоо. Баяртай. Хүлээгэр хадагтай цохоо. Чамд хэлэх юм байна. Ангич тэр үнсэлт бол би шивчлэгийг арилгах хэрэгтэй байсан болохоор л. Юу? Үнсэлт гинэ? Юу үнсэлт? Би юу гэсэн бэ гэхээр Болгоомжтой хармуура. Бүгд чинь анивчаад байна. чиний эмэгч бас. Хоёулаа хулуу болж хувирах гэж байгаа юм шиг байна. Би л хараа димэ гэж бодож байна. Хадагтай цох саад болчихлоо. Хайрын Валентины баяр. Маринет, ил цагтлаа авах боломж гарч байна. Би авахгүй гэж хэлсэн. Яагаад хэлэлтэй? Хаа сайгүй үзэн ядалд оршиж байдаг ч хайр сэтгэл ялдаг гэдгийг би ойлгосон. Эдрианы сэтгэлийг татъя гэвэл тэр миний үнэн сэтгэлийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр чухал шийдвэр гаргасан байх шүү. Хадагтай зоохот бодлогогүй аимшигтай зүйлс хэлсэн гэдэг чинь итгэж чадахгүй нэ. Чамд инээдтэй байна уу?
Бас яаж хваа? Эмэгтэй шүтэн бишрэгчдээс чинь өчнөө загтал ирсэн байна. Нэгийг задлаад уншаад үзтээ. Хүй, шүлгийн хариу болгож бичсэн байна. Гэхдээ шүлэг бичсэн цаасаа хайчихсан штеп. Бүс чинь нар шиг гэрэлтдэг, нүд чинь ногоор нь туяардаг, хүсэл мөрөөдөл, бодлын чинь үзүүрт юу байдгийг мэдгсэн. Дуртаяа чиний Валентин болъё. Гайхалтай хайрын түүхийг хамтдаа бүтээе. Зүрх сэтгэл минь ганцхан чинийг шүү. Чамтай адилхан ийм нэлэн үг ütснээс нь харахад яа харахгүй заяаны чинь хань мөн баха. Нэрээ бичээгүй байна. Хадагтай цоох бичсэн болов уу? За болж үз. Санахгүй байна гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Нэрээ бичсэн юм уу, бичээгүй юм уу? Мэдхгүй. Бичиж байхад цонх нисэж ирсэн. Тэгж байтал чи блогийнхаа тухай ярьсан. Юу ч санахгүй байна. Итгэж чадахгүй нэ. Найз минь чи нэрээ бичээгүй юм бэ? Би чамд маш их хайртай. Гэхдээ заримдаа чи үнэхээр хачин болчихдгоо мэдхүү.